Сайн явцгааж байна уу? За, та цаг хах их сайхан байна. За бид нар одоо аялаа одоо 5 өдөр аялаад ирсэн. Бид нар сонссон хойд хэдийн хаажуу хотоос гараад одоо Тэгүү хотод ирсэн байна. Одоо нийтдээ одоо 2 хоногийн аялал үлдсэн. 28 км аялал үлдсэн байгаа. Яг одоо бид нар Тэгүү хотын Тэгүүгийн сургуульд зэрэгтэй Тэгүүгийн сургуульд одоо 100 гаруй монгол байдаг интернетээ уулзаж өөртөө хянаг үзүүлнэ. Өөртөө дугуйн ашиглаж ирсэн бас факт надад энэ сургуулиуд надад гаргаж ирсэн. Сургуулийн хашаанд дотор 2 цаг явдаг юм том сургууль байна. Энэ оройн том баг болсон юм сургууль байна. За, маш их баярлалаа. Тэгэхээр одоогийн байдлаар яг танай багт хичнээн хүн байна. Анх удаа хамт явна гэсэн багийн хүмүүс бас нэмэгдсэн гэж тэгжсэн. Одоо яг манай багт 18 хүн явж байгаа. Гарсан хүмүүсүүд бүгдээр бүрэн бүтэн эрүүл сарууд аялаа маш амжилттай явж байна. Харин аялын явцад нэг 2 өдөр бидний 2 өдөр бараа орсон бараа хүүхэн бараатаа яг даацаасан. Тэрийг стартууд бүхэн өдрүүд аялал дундаа тасалтаагүй ямар нэгэн байдлаар саацсан юм баг аялал хэвээ үргэлжлэж байна. Ааха. За, аялын сонь сайхнаас бидэнд бас дуулгаарай. Ингээ сонь бид бол одоо шууд холбогдож байгаагийнхаа ач холбогдлыг гаргамаарай. За аялал бол одоо нэлээд олон хотоор байраа байгаа. Хаажуу хотоос хэлбэл бол нийтдээ хаажуу хотын 5 дугаарч Тэгүүгийн 18 дугаарч за мөн одоо Монголд оюутан залуус 8 дугаарч хамт нэгж явсан. За өчигдөр үхэд Тэгүү хотын 17 дугаарч хамт явсан. Одоо Тэгүүгээс 2 дугаарч хамт явсан. Бусанд бас 10 дугаарч ингээд хотод ингээд дугаарчд хамт тэгж аялал яваад байгаа. Энэ маань бас Тэгэхдээ яг зоригтой танаас асуусан тэр ард бүжиглээд байгаа дугуйч юм маань хин бэ? Хөдөлгөөний доос маш наад. Тэрийг хармаар энэ монголчуудаа бас ажилласан. Тэрээ та өөрийгөө танилцуулахгүй юу? би яг тийм байна. Хамтдаа тухай хэлдэг. Сэтгэл хөдлөл та их баяртай аз жаргалтай ах шиг байна. Өдөр ирсэн ингээд зэв чадлаа ороо. Айгүй апдейтроо айгүй их болчихсон. Одоо бол өдөр байхгүй. Амар энергичний болоод явчихсан. Ер нь зөв 10 нас өссөн. Тэгээд докторчуудтай дээр айгүй гоё давхарч чинь. Нааха. Нэр нас өснөөс хэдээс хэдэн насны хүмүүс одоо таад маань яг аялын багт багтсан байна вэ? Бага наснаас тань бага насны хүмүүс бас одоо янз бүрийн хүмүүсийн эмгтэй хоёр дугаарч явж байгаа. Зөв. Та бидэнд Mongolia Bike буюу одоо яг NB хэмээх клуб байгаас тодорхой хэмжээгээр танилцуулахгүй юу? Хизээ та хэд маань байгуулагдгаа? Та хэд маань гол зорилго бас юу байгаа вэ? За манайх NB Mongolia Bike одоо ондог дугаар аялын холбоо нь жил гаруй өмнө байгуулагдсан. Энэ бол ерөөсөө ондог дугаар өдөр тутмын амьдралтай бэвшээд цаашлууд аялалтай ондог дугаар гэж бодсон юм аа. Заавал автомашин юм уу автотонаар хийх юм бол юм аа. Надад бас гэдэг заавал машинтаа явж бас ондог дугаар гэж аялж байдаг. Тэр нэг солонгосын платформын ондог дугаар замыг олон нийтэд товчж байгаа. Ингээд бас улс орн өөрийнхөө ард түмний одоо том боломжтой платформ системийг хийдэг. Тэгэхээр яг зоригтой та яг багтаа хизээ хэлсэн бэ? Таны бас сэтгэлийг сонсомоор байна. Сэтгэл машин руу нутгаас Тэгүүгийн сургуулийн манай дугаар өргөж өгсөн байна. Ер нь Москвад хүмүүст бас хатан өндөр ер нь Тэгүүг одоо хүн болгоны тул заавал хэрэгж явсан манай гэж. Одоо хараад асуух цэцэг явах шаардлага
сайн нэмжтэй байна. Хатаага хайцсан байна. Хоёрын зохиол байгуулалт хайцсан байна. Багийн хариуцлага, хүмүүний хариуцлага гэдэг аюул олон чухал юм байдаг гэдгийг би энэ удаагийн ажлаар болсон. За манай саруул энэ манай өнөө хөтөлбөрт оролцоод ундаг дугуйн бас ачаалбаг хийх хайл гэж байсан. Дээрээс би нэг зүйл заавал хэлэх гэдэг. Тэгэхээр бол Монгол Солонгосын харилцаа бол жиглэл нэгтгэн өсөж байна. Ардын харилцаа янз бүрийн мэдлэг бас үржил. Яг ийм нийтийн одоо харилцаанууд одоо шинээр бий болцоод хоёр орны засгийн газрын ойлгуулалт энэ харилцаа визгүй байх асуудлыг энэ удаагийн энэ аяд болсон Монгол болон Солонгос энэ тооцоо засгийн газрын харилцаа бид ардын чөлөөтэй өсөлтөд байх хэрэгсэл бүлгүүцэн ийм олон үйл явдал болно гэдэг юм. Ханаа цааш үргэлж байгаа. Дээрээс нь одоо өндөр дугуйч бидний олон мянгуудаар нэмэгдэж байгаа одоо өндөр дугуй хүмүүс бидийг хараад өдөр нэмэгдэж байгаа Тоцтой. За. Сайн байна уу Саруул? Аялал сайхан уу? Сайн явж байна уу? Та бас өөрийнхөө ярьсанчлан та хэд маань Солонгост бас аяллаа үргэлжлүүлж байна. Бид бас их баяртай байна. За баярлалаа. Сэтгэлээс богинохон хэлэхгүй бидний бас сүлжээж авах юм болоод ах шиг байна. Харин тийм ээ. Сэтгэл гэвэл эзний нас дуурайсан гоё зүйл гэдэг нь манай Монгол хэлээр За баярлалаа. Бидний ярилцах цагт дуслаа. Та хэдийнхэн цаашдын аялалд амжилт хүсье. За аялал амжилттай дуусгаад Монгол их орондоо буцан ирээрэй. Тэгээд дараагийн аялал 17 онд бас төлөвлөсөн аяллын талаар хэдүүлээ бас дараагийн хэсэгт иргээ ярилцъя. Одоо бид дуугаа ороод хэлтэн харж байгаа. Тэгээ. Уяагаа ичи. Тэгээ үнэ за өрөөгийн сонсъё. Оргшаа гэж байна, ураа гэж байна. За баярлалаа. Ингээд бид Солонгосоос холбогдож одоо MB Bike олон улсын Монголын байк олон улсын ундаг дугуйн аяллаа холбооны гишүүнтэй та бүхнийг уулзлаа. Ямар ч гэсэн 660 км-ийн аялалд хийхээр төлөвлөсөн байснаас за одоогийн байдлаар 480 гаруй км-ийн аялалд маань бас аялцсан байгаа. За 2 хоногийн аялал үлдсэн байгаа бидэнд сая бас дуулгалаа. За том удах Улаанбаатар хотод эргэн ирнэ. За 17-нд харин Тайван руу бас олон улсын ундаг дугуйн аяллыг хийхээр төлөвлөж байгаа юм байна лээ. За ямар ч байсан дугуйн ач холбогдлыг таад манаас энэхүү ярилцлагаас ойлгосон болов уу гэж бодож байна. За ингээд бид хэсэг хугацаанд завсарлан завсарлагын